Сайн манайхаа юу байцгаанда бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар 2023 онд Швед улсад гарсан нэгэн хэргийн талаар ярьж өгөх бэлтгэсэн байгаа. За ингээд шууд дугаартаа орцгоё. 2023 оны 4 сарын 29-ны өдрийн 1 цагийн үед Мелиса Эльборг өөрийн охин 20 настай Сага Эльборгийн гэрлүүн бол явахаар болсон байгаа. Сага Эльборгийн хувьд Тайланд, Швед улсын ирлээд маш үзэсгэлэнтэй эм эмэгтэй байсан. Тэгээ дээрээс нь Сагагийн хувьд 7 сартай жирэмсэн удахгүй төрөх хүүгээ хүлээгээд маш аз жаргалтай гэр бүлийнх нь бүгдээрээ түүний өмнөөс баярлаад өөрийн найз залуу Сомалия улсаас гаралтай Мухаммед Ибрахим буюу Амин гэдэг энэ залуутай 2 жил гарan үерхэд тэд дундаас бол хөрхөн хүүтэй болсон байгаа. Тэгээ хүү нь удахгүй бас төрөж байгаа учраас түүний ээж Мелиса охиноо бол байнга эргэж тойрдог, ер нь бараг шахуу хамт амьдардаг гэсэн ба. Гэхдээ тухайн үед 29-ний өдөр 27, 28, 29-ний өдөр охиныхоо гэрт бол байгаагүй. Тэгээ охиныхоо гэрээс юм авах гээд гэрлүүн бол очсон. За 4 сарын 29-ний өдөр хагасаа өдөр байсан. За Мелиса 4-р өдөр, 5-р өдөр бол охиныхоо гэрт байгаагүй. За ингээд хагасаа өдөр охиныхоо гэрт очиод түүнд гэрийнхэн түр байсан ч гэсэн хонхыг нь дарыг магадгүй найз залуу нь ирсэн байж магадгүй гэж бодоод хонхыг нь дарсан хэн ч хариу өгөөгүй. Тэгэхээр мэдээж охиныхоо нэрийг дуудаад хаалгыг тогссон бас хэн ч хариу өгөөгүй. Хаалгыг онгойлгох гээд түлхүүрээ хийсэн чинь хаалгаа ингээд төгжээгүй, хаалга нь онгорхоо байсан. Ингээд гайхаад ягаад Сага гэрийнхэн хаалгыг онгорхоо орхиж байгаа юм бол ер нь ерөөсөө иймэрхүү зүйл өмнө нь ерөөсөө болж байгаагүй, юу болсон бол гэж бодоод гэрлүүн дотгошоогоо хорсон. За орсон чинь гэрт нь хүн байгаа юм шиг ямар ч шинж тэмдэг бол байхгүйсэн. Тэгээ цаашаа яваад охиныхоо унтлагын өрөөрөө орсон чинь охин нь яг орныхоо хажууд газар ингээ ухаангүй бол хэвтчихсэн байгаа. Унтлагынхаа хувцастай тэр чигээрээ орныхоо хажууд ухаан алдсан тийм байдалтай байсан. Тэгээ Мелиса шууд охин дээр очиод охиноо сэрэх гэж үзсэн. Тэгээ охин нь бол харамсалтай найл хизээний амнасаа алдсан. Би нь бол бүр хөрцөн. Тэгээ маш их орилж, чаралж, уйлж за шууд төрийн тусламж руу бол залгсан байгаа. Ингээд төрийн тусламжийн хүн уцаа авах үед нь түүн рүү ойрлаад манай охин ингээд нас орчлаа. Төрийн тусламжийн диспатчер та хаягаа өгөөрэй. Бид нэр ингээд тань руу яаралтай тусламж явуулъя гэж хэлсэн. За ингээд Мелиса охиныхаа хаягийг бол өгсөн. Төрийн тусламжийнхан болон цагдаагийнхан хэрэг гарсан газар бол маш хурдан ирсэн боловч харамсалтай нь Мелисагийн охин 20 настай 7 сартай жирэмсэн Сага аль хэзээний амнасаа алдсан байсан. Сага орныхаа хажууд ягаан өнгийн унтлагын хувцастай дээшээ харсан толгоон зүүн тийшээгээ дэлгэсэн нүүр хамар уруул духан цус болчихсон. За шинжээ жимчийн дүнлэлээр хүзүүний урт талын арьсан дээр ойролцоогоор 2 см өргөн хэмжээтэй гэмтлийн уул мөр ажиглагдсан. За мөн гуйны хэсэгт нь ойролцоогоор 2 см өргөн гэмтсэн уул мөр илэрсэн гэж тэмдэглэсэн. За түүний дэргэд ширээний чийдэн байсан. За чийдэнгийн залгуураас цусны толб болсон. Гэхдээ тухайн чийдэн яг эвдэрсэн зүйл бол ерөөсөө ажиглагдаагүй. Өрөөний бүх хувцсны шүүгэнүүд болон жижиг шүүгэнүүдийг ингээд онгоолгоод түүний хувцснуудыг нь газраар нэг тараацсан хэн нэгэн ямар нэг юм хайсан юм уу гэмээр эмэх замбраагүй болгоод орхисон байсан. Харин Сагагийн гар утсыг нь орон дээрээс хүнжил дундаас нь олдсон. За дээрээс нь Сагагийн орон дээр нэлээд хүнд хавтан бас ингээд орхисон байсан. Сагагийн орон нэлээд том 2 хүний ор байсан. 2 дэрнийх нь нэг нь хүн хэрглэжсэн болов уу гэмээр хаашааш болчихсон байснаас нь үзэхэд түүнийг гэртээ ганцаараа орон дээрээ хэвтэж байсан бахаа гэж таамаглаж байсан. За угаалгын өрөөнд нь түүний эмэг зүйлтнийх нь бүх хайрцагнуудыг нь газраар нэг тараацсан. Доторх эмэг зүйлтнүүдийг нь ч гэсэн гаргаад энэ тэндгүү тараацсан. Балконы хэсэгт ямар нэгэн сэжигтэй зүйл бол ажиглагдаагүй. Галтгооны өрөөнд нь хайруулын тавганд хоолны үлдэгдэл орхисноос өөр бас сэжигтэй зүйл бас ажиглагдаагүй. За Сагаг нас орсон шалтгааныг түүний унтлагын өрөөнд байсан ширээний чийдэнгийн залгуураар хоолойг нь боож хөнөөсөн. Түүний нас барсан хугацааг 4 сарын 29-ний шөнийн 1-ээс 3 цагийн хооронд гэж бас үзсэн ба.
Мөрдөгчид гэр доторх бүх гутлын мөрнүүдийг шинжилж, сэжигтэй байж болох зүйлүүдийг цуглуулж аваад тухайн газрыг хүн амны хэрэг гарсан гэсэн тэмдэглэгээ хийж тууз татаж орхисон. Ингээд Сагагийн гэр бүлийнхнаас мэдүүлэг авч эхэлсэн байгаа. Сагагийн ээж Мелиссагийн хэлснээр 4 сарын 28-ны өдөр найзуудтайгаа болон охинтойгоо уулзсан. Тухайн өдөр Сага нэг л тийм санаа зовнсон, байн уцаа шалгаад найз залуу нь хариу бичихгүй байна гэж хэлжсэн. Учир нь Сагагийн найз залуу Амины хувьд найз охин нь жирэмсэн болсон талаараа эцэг эхтэйгээ энэ тухай ярилцах хэрэгтэй байсан. Гэхдээ найз залуугаас нь хариу ирэхгүй байсан учраас манай охин маш тийм санаа зовсон байдалтай байсан. Тэгээд оройн би найзуудтайгаа оройн хоол идэхээр болсон. Тэгээд Сагаг хамт явах уу гэсэн чинь гэрлүүгөө харьлаа гэд оройны 7:30 минутын үед гэрлүүгөө явсан гэж хэлсэн байна. Сагагийн найз залуу Амины хувьд Сомалийн улсаас гаралтай хүүхэд ахтаа Швед улсад ирсэн. Тэдний харилцааны талаар Сагагийн гэр бүлийнхэн найз нөхд нь бол бүгдээрээ мэддэг. Харин Амины гэр бүл нь юу ч мэдэхгүй. Амин гэрийнхнаасаа найз охиныхоо талаар дээрээс нь найз охин нь жирэмсэн болсон, удахгүй хамт амьдрах байгаа гэд бүх зүйлээ нууцчихсан. Эцэг эхтэйгээ энэ талаар ярихаасаа маш их айж имээдэг. Учир нь Амины гэр бүлийнхэн бүгдээрээ муслим шашинтай, харин Сагагийн гэр бүл нь христэн шашинтай учраас Амин бол гэрийнхэндээ үннээ хэлэхээс маш их айжсэн. Хэрвээ үннээ хэлчих юм бол гэр бүлийнхэн нь түүнийг гэр бүлийн гишүүнээсээ хасаад түүнтэй харилцаа холбоогоо таслана гэдгээс бол маш их айжсэн байна. Мөрдөгчид Аминыг Сагатай өрхөж байх хугацаанд түүнийг араар нь тавьж хэд хэдэн өөр эмэгтэйчүүдтэй уулздаг байсан гэдгийг нь олж мэдсэн. Сагаг жирэмсэн болсныг нь мэдмэгцээ. Түүний хүүхдээ ахуулахыг бас гуйж исэн мессежүүдийг Сагагийн утаснаас олсон байна. Тэд 10 сард хоорондоо бичсэн мессежүүд дунд нь Амин бичгтээ бид үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ манай гэрийнхэн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тийм асуудал биш байсан бол би хүүхдэд төрүүлэхдээ асуудал үүсгэхгүй гэсэн. Сага хариуд нь болохоор чи тэдний хүү шүү дээ. Тэд чамайг юу ч хийсэн хайрлах болно гэсэн. Амин болохоор тийм ээ тэд тэгнэ. Гэхдээ тэд гэр бүлийнхээ нэг байлгахыг хүсэхгүй байх болно. Энэ бүх асуудлууд намайг дотроос минь идэж байна гэж бичсэн байдаг. Ингээд Сага хүүхдээ бол төрүүлэхийг хүссэн, ганцаараа чамайг өсгөн гэж Аминд бол хэлсэн. Амин бол үүнийг нь эсэргүүцээгүй, түүнийг юу хүснээ л хий гэж хэлсэн. Хосууд хоорондоо ямар нэгэн муудалцсан өнгө аястай зүйл бол нэгч ажиглагдаг байгаа. Маш эв найртай хоорондоо ярилцсан тийм мессежүүдийг утаснаас нь олсон. Сагагийн хувьд хүүхэдтэй болно гэдэгтээ бол маш их баяртай байсан. Хүүхдийнхаа бүх зүйлүүдийг нь бэлдээд өөрийнхөө унтахныхаа өрөөнд тавьсан. Хүүхдийн ор, хүүхдийн хувцснуудаа хүртэл бүгдийг нь бэлтчихсэн. Сагагийн гэр бүлийнхнийх нь хувьд охиноо бүх зүйл дээр нь дэмжин гэж хэлжсэн юм билээ. Тэгээд Сагагийн эмээгийнх нь түнд битсэн нэг мессеж нь олон нийтэд ил болсон юм билээ. Тэрнээс нь би та хэдтэй товчхон уншаад үгүй. Түүний эмээ нь хэлэхдээ хүүхдтэй болно гэдэг маш гайхалтай. Гэхдээ чи их болгоомжтой байх хэрэгтэй. Чи ирээдүгөө яаж төсөөлж байна? Найз залуу чинь хариуцлага хүлээж чадахгүй. Чи түүний гэрийнхэнтэй уулзаж үзчихсэн үү? Найз залуу чинь дэс өөр ёс заншилтай газраас ирсэн. Энэ ямар нэгэн асуудал үүсгэж болно. Би чамд бол сайн сайхныг хүснэ. Чи одоо ч гэсэн маш залуухан байгаа. Гэтэ чи бол насанд хүрсэн. Ямар шийдвэр гаргахаа бол өөрөө мэднэ. Ямар ч шийдвэр гаргасан бай. Бид үргэлж чиний хажууд чамайг дэмжих болно. Хайртай шүү имэн гэж бичсэн. Үүнээс нь харахад Сагагийн гэр бүлийнхнийх нь хувьд түүнийг 20 настай ч гэсэн хүүхдээ гаргах юм бол бүх талаар нь дэмжиж туслана гэдгийг нь энэ мессежүүдээс нь ч юм уу ээжийнх нь охиныхоо дэргэд байн хамт байдгаас нь харж болохоор байгаа. Сага Амин 2 5 сард хамтдаа нүүж нэг гэрт орохоор бол тохирсон байсан юм билээ. Тэгээд Амин бол байр түрээснийхаа мөнгөө төлөөд эхнэр хүүхдээ хад жаргалтай байлгана гэж түүнд бол амласан. Тэд үерхэд 2 жил орчим болсон ч гэсэн Мелисса охиныхоо найз залууг ердөө 3 удаа л харж исэн байлээ. Амин яг Сагатай үргэж явах зандаа Даяна гэд нэг тийм эмэгтэйтэй уулздаг байсан юм шиг байна.
Тэгээд тэдний эмэгтэйтэйгээ бичсэн мессежүүд нь бас олон нийтэд тавигдсан байсан. За тухайн мессеж дээр болохоор сага ингээд жирэмсэн болчихсон. Харин би ерөөсөө хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна. Чи тэгээ гинтийн осол юм шиг харагдуулахаар түүнийг эзрүүн зохиод одоо баг ингээд хүүхдийг нь зулбуулж чадах уу гэсэн нэг тиймэрхүү утгатай зүйл бичсэн байсан. Сага яг нас барахаас өмнө 4 сарын 27-нд Амин Даяна гэх эмэгтэйтэй уулздаг байсныг нь олж мэдсэн. За Сага маш их уурлсан. Харин Амин болохоор энэ бүхэн худлаа наад эмэгтэй чинь худлаа ярьж гин гэж түүнийг ятгсан. За 4 сарын 28-ны өдөр Сага Амин хоёр ажлаасаа болж чөлөө авсан. За Амин гэрийнхэнтэйгээ Сагагийн талаар мөн удахгүй төрөх хүүхдийн талаар дээрэс нь удахгүй бас хамт нөгөө нүүхж байгаа талаараа эцэг ихтэйгээ ярина гэд тухайн өдөр ажлаасаа болж чөлөө авсан баг. 4 сарын 29-ны өдрийн 1 цагийн үед Сагагийн ээж нь охиныхоо гэрт нь очиод охиноо нас орсон байдалтай байхад нь олсон. 5 сарын 2-ны өдөр болохоор Амин Сага хоёр хамт нүүхээр тохирсон өдөр байсан. За 4 сарын 28-ны өдөр Амин ээжигээ ажлаас нь ирэхэд найз охиныхоо талаар за хамт амьдрахаар болсон талаараа ингээд бүх зүйлээ ярихаар тэд хоорондоо бичсэн мессежүүд дунд нь Амин хэлэхдээ би бол маш их сандарч байна. Тэгээ миний зүрх бүр яг ходоодон дотор маань ингээд байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлж байна. Балла гэд ингээд бичсэн байсан. За Сага болохоор хариуд нь тайвшраа тэд зүгээр байх болно. Чи одоо л ингээд хэлэхгүй юм бол одоо өдөржингөө л юм мэдрэмжтэй байх болно гэж бичсэн байгаа. За ингээд мөрдөгчд Аминтай одоо уулзаад түүнээс мэдүүлэг авахар болсон. Шууд ингээд сэжигтэн гэж бол үзээгүй. За Сагагийн гэрийн хаягийг нь хэлээд энд гарсан хүн амны хэргийн талаар танаас мэдүүлэг авах шаардлагатай байна гэж хэлсэн чинь найз охиных нь одоо гэрийн хаягийг хэлж байхад энд хэн амьдрдیں۔ Юун хүн амны хэрэг гэд мөрдөгчдтэй ингээд жоохон тухуурхсан юм шиг тийм байдалтай харьцсан. За мөрдөгчд таныг цагдаагийн хэлтэс рүү яаралтай авч явах шаардлагатай байна. Таны найз охин ингээд нас орсон байна гэж хэлсэн. За Амин хэлэхдээ 4 сарын 27-ны өдөр түүнийг хамгийн сүүлд харсан. За түүнээс хойш түүнтэй ерөөсөө уулзаагүй. Тэгээд түүний өхөлтэй ямар ч холбоогүй гэж бол хэлсэн. За 4 сарын 28-ны өдөр Амин гэрийнхэндээ бол хэлээгүй, харин Сагад яг юу бичих талаараа утсан дээр ингээд тэмдэглээд орхисон байсан. За тэрэн дээрээ болохоор ер нь ингээд гэрийнхнаасаа маш их айж гин тэднийгээ бол алдмааргүй байна. Чамааг ч гэсэн алдмааргүй байна. Гэхдээ би одоохондоо ингээд хүүхэдтэй болоход бэлэн биш байна. Чамааг гэхдээ бас хүүхэдтэй чинь ганцаараа ч ингээд орхимооргүй байна. Би ингээд яг яахаа мэдэхгүй байна. Надад маш хэцүү байна. Энэ бүх зүйлийг би давж туулж чадна гэдэгт бол итгэлгүй байна гэсэн нэг тиймэрхүү юм ингээд бичээд одоо утасныхаа нотицэн дээр нь бичээд орхисон байгаа хгүй. Тэнгүүдээ тэрийг болохоор Сага руу мессежээр ч юм уу явуулаагүй. Тэгэхээр тухайн өдөр эцэг ихтэйгээ ярина гэж тохирсон ч гэсэн эцэг ихтэйгээ бол ерөөсөө Амин яриаггүй гэсэн. За Амин мөрдөгчдөд 27-ны өдөр найзуудтайгаа хамт гадуур гарсан. За 28-ны өдөр ч гэсэн найзуудтайгаа хамт гадуур исэн гэж хэлсэн. Амины одоо ДНХ Сагагийн байрных нь шатнаас нь бас олцсон байгаа. Тэгээ тухайн үед болохоор мөрдөгчд үнэрч нохоог тухайн хэрэг дээр ажилуулсан. За үнэрч нохоо нь болохоор хэрэг гарснаас 24 цагийн дотор хэрэгтэн энд байсан уугүй юу гэдгийг илрүүлэхэд ерөнхийдөө тусалсан байлээ. Тэгэхээр 28-ны өдөр Сагагийн гэрт нь Аминыг бол ирсэн байх магадлалтай гэж үзсэн байгаа. Тэгээд Сага гэртээ ганцаараа байгаа гэдгийг нь бол мэдчихсэн. За тийм учраас гэрлөө нь ингээд оцсон. Тэгээд Амины хувьд гэрийнхэн төлхөр байгаа учраас хаалгын тогшоод ч юм уу хонхын дараадах шаардлагагүй. Магадгүй Сага гэртээ унтчихсан байж болно. За гэрлөө нь ингээд ороод түүнийг унтлахныхаа өрөөнд хэвтэж яхад нь нөгөө хүнд хавтанг түүний дээрээс тавиад за хөдөлж чадахгүй болонгууд нь гэрлийн чийдэнгийнх нь нөгөө залгуураар хоолойг нь одоо боомлж амь насыг нь хөнөөсөн гэж үтсэн байгаа. Амины хувьд нэг юм үлгэр зохиоцсон өмнө нь хэсэг бүлэг танхаа хүмүүстэй уулздаг, найзалдаг байсан. Тэгээд тэднийхээ эд зүйлсийг аваад одоо Сагагийн гэрт нь нууцсан байсан чинь тэднийд нуусан гэдгийг нь олж мэдээд Сагагийн гэрлөө нь очиод одоо баг дээрэмдээд тэгээ түүний амь насыг нь хөнөөсөн гэсэн зүйл ярьсан. Гэхдээ Сагагийн гэрээс угаасаа гадны ямар нэгэн нөлөө ч юм уу эсвэл өөр ямар нэгэн хүн байсан гэсэн уул мөр өрөөсөө илрээгүй. Тэгээ гадаа хаалгын цоож нэвдэрсэн ч юм уу тиймэрхүү зүйл бас ажиглагдаагүй. Тэгэхээр нэг бол Сагагийн таньдаг хүн байсан учраас хаалгаа онгойлгож өгсөн. Үгүй бол тухайн хүн гэрийн дэлгүүртэй байсан. Дээрээс нь
гэрийнх нь ямар нэгэн эд хогшлон нэвдэрсэн ч юм уу тийм зүйл бас байгаагүй. Тэгэхээр яг Амины ярьсан одоо өвлгөрт нь итгэх одоо шаардлагагүй болчихж байгаа. Одоо нотлох баримт юуж байхгүй учраас Сагагийн ээж Мелиссагийн хэлснээр охин нь өдөрт заавалчгүй нэг удаа усанд ордог. Тэгээ дээрэс нь жирэмсэн байсан учраас байнга шахуу ингээд гараа угаадаг. Гэтэл Сагагийн хумснаас нь Амины ДНА бол илэрсэн. Тэгээ 2-3 өдрийн өмнө уулзсан бол тэр хүн байнга шахуу гараа угаад юм чинь Амины ДНА нь хумснаас нь уг нь харилцсан байх ёстой гэж мөрдөгчдөөс утсан байгаа. Амин хэрэг гарсны маргааш өглөө нь Snapchat гэдэг аппликейшн байдаг. Тухайн аппликейшнээс Сагаг өөрийнхөө найзаасаа хасаад хоорондоо бичсэн мессежүүдээ бол устгацсан байсан. Сага болохоор утсаа 4 сарын 28-наас 4 сарын 29-нд шилжих шөнийн 12 цаг 53 минутын үед хамгийн сүүлд хэрэглээд утсаа бол дахиж нэгээгүй байсан. Тэрнээс өмнө болохоор Аминтай холбоо барих гэдэг юусоо болохгүй. Тэгээ сүүлдээ бүр найзуудаас нь хаана байгааг нь асуусан тиймэрхүү мессежүүд байсан. Амины хувьд болохоор хэрэг гарсан шөнө нэг найзтайгаа хамт машинтаа бол гадуур явж исэн. Жолоочийн хажуугийн суудалд суудсан ерөнхийдөө ингээд машин байраагүй мөртлөө Сагаар үнэгч удаа ингээд хариу эднэр бичээгүй. Тэгээ түүний утас нь болохоор шөнийн 12 цаг 22 минутаас 1 цаг 57 минутын хооронд утсаа юусаа ашиглаагүй. Гэт 12 цаг 28-ийн үед болохоор найзаасаа нэг дуудлага авсан. Гэхдээ Амин найзынхаа дуудлаганд хариулаагүй. Шөнийн 2 цаг 16 минутын үед Амин болон түүний найзынх нь утас нь гэнэт л унтарсан байсан. Гэхдээ Амины утасныхын цэнэг нь бол 45%-ийн цэнэгтэй байсан. Гэхдээ хоёулаа ингээд утсаа гэнт унтраасан байсан. Мөрдөгчдийн үзэж байгаагаар Сага шөнийн 1 цагаас шөнийн 3 цагийн хооронд амнасаа алдсан гэж үзсэн. Тэгэхээр яг хэрэг гарсан тэр цаг үед утас нь ерөөс ингээд унтраастай үгүй бол ерөөсөө ашиглаагүй тийм байсан. Тийм учраас тухайн өдөр яг Сагаг нас барсан цаг хугацаанд Амины утас нь болохоор тэдний гэрээс нь нэлээд ойрхон байрлалтай байсан гэдгийг олж мэдсэн байгаа. Ингээд энэ бүх нотлох баримт худлаа ирснаас нь үзэхэд дээрэс нь Амины хувьд Сагагийн амь насанд хүрэх шалтгаан байсан уу гэвэл байсан. Тийм учраас түүний гин буруутай гэж үзсэн. Ингээд насаар нь хорих ялыг бол оноосон байгаа. Тэд Амины хувьд нэг хүний амь бол хөнөөгөө тэр чинь төрөөгүй ихийнхэн хөвлөд ясан нэлх өрөө хүртэл ингээд амь насыг нь хөнөөсөн учраас тохирох шийтгэлийн оноосон болов гэж би бол хувьдаа бодсон. Тэдний хүүн 1.7 кг жинтэй. Ихийнхэн хөвлөд маш харамсалтай ингээд амь насаа алдсан юм аимшигтай хэрэг 2023 онд гарсан юм байна. Энэ хүний хувьд сонголт байсан уу гэвэл байсан. Хүний амь нас хөнөөснөөс энэ чи эцэг ихтэй хэлсэн нь хамаагүй дээр байсан биз дээ. Тэр яаж бодохороо ингэж надад бол хэлэх үг алга. Та бүхэн маань юу гэж бодсноо комент хэсэгтээ хүсвэл хуваалцаарай. Энэ удаагийн дугаараа бол үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай баярлалаа. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Bye guys.